бүс нутагт бол энэ алт зам, төмөр замд бол маш их цэвдгийн хэсгээс болоод тухайн инженерийн байгууламжаас очих дулаан балансын өөрчлөлтөнд орсноор тэр цэвдгийн дээд хил одоо гисэлтэнд орж алт зам, төмөр замд бол суулт деформац үүсэж байгаа. Энэ бол зөвхөн Монголд тохиолдож байгаа асуудал биш. Дэлхийн бусад одоо энэ цэвдэгтэй улс орнуудад бол одоо маш их тулгамдж байгаа асуудал. Энийг бол одоо инженерүүд за яг энэ цэвдэг судлаач болон бусад одоо эрдэмтэд хамтраад энэ асуудлаа одоо шийдсэн байдаг. Цэвдэг гэдэг үгийг бол зарим нь сонссон ч гэж магадгүй, зарим нь бол бас тийм сайн мэдэхгүй гэж магадгүй. Ер нь бол тухайн газрын 2 ба түүнээс дээш жил 0 ба түүнээс доош температурт хөлбөр байдалтай байх уул хөрс чулуулгийг хэлдэг. За энэ нь бол одоо температур болон одоо бусад одоо хүчин зүйлүүдээс бол маш их хамааралтай байгаамаа. Монгол орн бол өөрөө цэвдгийн тархалтын одоо Сибирийн цэвдгийн өмнөд хил дээр оршдог учраас уур амьсгалын дулаалал болон хүний хүчин зүйлийн нөлөөнд бол маш энзэг өртөмтгий байдаг. За тэгээд цэвдгийн тархалтаар бол дэлхийд топ 5 орны нэгд оршдог учраас энэ Монгол орн бол өөрөө одоо энэ инженерийн цэвдгийн асуудал дээр бол маш одоо нэлээд анхаарахгүй болохгүймаа. Монгол орны хэмжээнд 180 гаруй мониторингийн одоо цаануудтай байгаа. Тэгээд жил бүхэн бид нар бол цаанныхаа мэдээг бол авчиж хураагаад ингээд тасралтгүй цуваа мэдээг ингээд үргэлжлүүлж явж байгаа. За тэгээд 2016 онд бид нар байгаль орчны одоо санхүүжилттэй энэ Монгол орны цэвдгийн шинжилсэн тархалтын зургийг бол зургалсан байгаа. Энэ дээр бол цэвдгийн авах загварын загварчлал болон энэ олон 180 гаруй цооногийн эдэн дээр үндэслээд одоо зурглалаа хийсэн байгаа. Ингэхэд бол нийт газар нутгийн 29.3% бол нийт одоо цэвдэг тархаж байна. Зарим газар бол маш их одоо цэвдэг алдарч устж өгөө болж байна. Цэвдэг өргөн тархсан хөвсгөл хангаа алтай хэмтээ уулархаг нутагт бол тэнд бол эрчимтэй өөрчлөлт явагдаж байна. Энэ Монгол орны хэмжээнд бол ерөөсөө одоо урдаасаа хойшоо бол 100-аас 200 км-ээр бол цэвдгийн хил ухарч байна гэдгийг бол энэ одоо судалгаагаар бол гаргаж ирсэн байгаа. За тэгээд цэвдгийн өөрчлөлт бол 10 жил тутамдаа бол 0.015-аас 0.22 градусаар бол нэмэгдсэн байна. Уур амьсгалын дулаалал бол дэлхийн дунджаас дээгүүр илүү эрчимтэй явж байгаа гэдэг нь бол энэ одоо цааныгийн температурын мэдээнээс бол та бүхэн харж байна. За зарим газар бол бүр устж үгүй болсон байгаа. Монгол орн бол өөрөө их онцлогтой газар л та. Яг тэр Сибирийн одоо цэвдэгтэй бол харьцуулахад харьцангуй өөр. Яагаад гэвэл уулын цэвдэгтэй одоо ийм учраас нөгөө уулын уус хоорондын хүндий ар өвөр ингэр за тэгээд энэ нөгөө тасалтан болон тохиолдлын тархалтын одоо юунаас хэлбэрээс хамаарат бол харилцаа адилгүй одоо тархсан байдаг. За ерөнхийдөө бол энэ алтан хангаа хөвсгийн уулархаг нутагт бол цэвдэг бол одоо голчлон тархсан байдгийг бол та бүхэн графикаас харж байна. За тэгээд цэвдгийн ач холбогдол сөрөг нөлөө өгөхөөр мэдээж маш олон талын ач холбогдол одоо болон нийгмийн эдийн засагт бол сөрөг бас нөлөөнүүд байна. За энийг бол ингээд тоцтгож харахад бол дид бүтэц байдлага байшин гэдэг ийм асуудлууд байна. Шинэ төмөр замын одоо юунаас ингээд харахад бол цэвдэгтэй бүс нутгаар бас байран өнгөрч байгаа ийм зурус хэсгүүд харагдаж байгаа. Ер нь бол төмөр замын эвдэрлийн шалтгаанд бол гол хоёр хүчин зүйл байдаг. Энэ нь болохоор цэвдгийн дээд хилийг хөдөлгөөнгүй байгалийн нөхцөл байдал хамгийн чухал одоо асуудал байдаг. Нөгөөх нь бол одоо энэ хөрсний усны замын ба газрын ойрхон байгаа үед бол өвлийн үйлдвэрт хөрсний усны миграц үүсдэг. Энэ нь болохоор ерөөсөө овоолт нөгөө төмөр замд чинь одоо зарим газруудад бол овоолт үүсдэг шүү дээ. Цэвдэгтэй бүс нутагт бол энэ алт зам, төмөр замд бол маш их цэвдгийн гисэлтээс болоод тухайн инженерийн байгууламжаас очих дулаан балансын өөрчлөлтөнд орсноор тэр цэвдгийн дээд хил одоо гисэлтэнд орж алт зам, төмөр замд бол суулт деформац үүсэж байгаа. Энэ бол зөвхөн Монголд тохиолдож байгаа асуудал биш. Дэлхийн бусад одоо энэ цэвдэгтэй улс орнуудад бол одоо маш их тулгамдж байгаа асуудал. Энийг бол одоо инженерүүд за яг энэ цэвдэг судлаач болон бусад одоо эрдэмтэд хамтраад энэ асуудлаа одоо шийдсэн байдаг. За тэгээд ер нь бол энэ цэвдэгтэй газар бол үндсэн хоёр зарчмаар инженерийн байгууламжийг төлөвлөж барих ёстой. За нэгдүгээрт бол
цэвдгийг хэвээр хадгалах, хоёрдугаар барилга өгсөлтийн ажлын өмнө эсвэл явцад цэвдгийг гисгэх гэж байна. Тэгэхээр одоо 100-аас одоо 1000 м хүртэл зузаантай тэр цэвдгийг гисгэнэ гэж байхгүй. Тийм учраас бол энэ дээр инженерийн цэвдгийн нарийвчилсан судалгаа хийсний үндсэн дээр бол бид нэр одоо төмөр замынхаа траст зурвалсыг яг хаагур тавиул болох вэ гэдэг боломжтой тэр хувилбарыг гаргаж ирэх боломжтой байнамаа. За тэгээ олон улсад бол маш олон одоо арга аргачлалуудыг бүр амьдралд нэвтрүүлээд энэ одоо асуудлуудаа бол аль хэзээ шийдвэрлсэн байдаг. За энэ дээр нэг үндсэн одоо тэр тухайн цэвдгийг гисгээхгүй байх идэвхтэйгээс идэвхгүй хүргэх аргуудыг бол олон улсад маш өргөн ашигладаг. Энэний одоо эхнийх нь бол дулааны хоолойтой даалгавар буюу термосфон одоо heat pad гэдэг бас англиарч ярьдаг. За тэгээ хоолойтой даалгавар, чулуун дөрвөштэй даалгавар, сүйдэрлэгчтэй даалгавар, багны тулгууртай даалгавар гэдэг. За энэ дээр та бүхэн харж байна. Төвдийн түвш өндөрдөгт бол манай одоо хойд болон урд хөршийнхэн бол энэ төмөр зам цэвдэгтэй бүсэд байсан төмөр зам дээр бол маш их дадангийн одоо энэ оновчтой хийц шийдлүүдийг бол ашигладаг. За тэгээд энэ дээр одоо жишээ нь бол термосфонтой хоолойгоор яг тэр төмөр замын трассийн хоёр хажуу талаар бол энэ хөргөшний шингэн перрон амиг за CO2-оор дүүргэсэн ийм одоо шингээр дүүргэсэн механик одоо өөрөө бол энэ ерөөсө тог цахилгаан одоо ашигладаг ийм хөрөмж нанад хөрөмж байгаа. За бидний ашигладаг нөгөө компьютерийн хөргөх системд ч гэсэн энэ heat pad-ыг бол өргөн ашигладаг, сансрын технологиос ашигладаг. За энийг бол инженерүүд цэвдэг одоо судлаачдад бол хамтран одоо судалгааны үр дүн дээр бол яг энэ цэвдэгтэй маш их одоо гисэл цуулт өгдөг тэр газрууд дээр бол энийг ашигласан сайн туршлагууд байдаг. За тэгээд энэ сүйдэрлэгчтэй даалгавар бол нөгөө нарны гэрлээс туслахаас шууд хамаарал тэндээс бас хамгаалах. За хоолойтой даалгавар мөн энэ том хэмжигдэс чулуулах даалгавар бол тухайн инженерийн байгууламжаас доошо газрын гүн рүү одоо очиж байгаа дулаан балансын өөрчлөлтийг сарниулах, механикаар сарниулах зорилгоор энэ байгалийн хөрвөлтийг болж өгдөг ийм аргууд бол байгаа. Энэ төмөр замын даалгавар одоо цэвдэгтэй бүсэд төлөвлөн барихад шинжилгээний үндэслэлтэй тооцоо судалгаатай барих нь бол маш их чухал шаардлагатай байна. Олон улсад одоо хэрэглэж байгаа энэ орчин үеийн дэвшилттэй аргуудыг бол бид нэр бас одоо төмөр зам дээр бол нэвтрүүлэх бүрэн боломжтой. Энийг бол бид нэр энэ нэвтрүүлэхийн тулд бол бид нэр ихлээр нарийвчилсан судалгаануудаа яг дистрата бодиттой хийгээд тэрнээс гарсан үр дүн дээрээ бол ямар арга аргачлалыг одоо ашиглах вэ гэдэг нь бол тодорхой болно. За тэгээ анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.